За билнэ үү? Өөртөө хоёрыг адилхан боохгүй юу? Арай нүд мүд нь ямар амар юм бэ? Үгүй юу? Олонний танилын онцгой гэрээр. Сайн байцгаана MFTV отог влог маань инхүү үргэлжиж байна. Тэгээд олон танилын онцгой гэрээр гэдэг боловч бид бүгд өнөөдөр энэ олон хүний одоо гэртээ очиж байгаа гэдээ бид нэр одоо Mars Playland буюу Soyuz Mall ирсэн байна. За тэгээд эцэг шалтгаан бол зөндөө энэ төр тэмцээний уралдаанууд болох болно. За тэгээд Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа Black Cup тэмцээний оролцогчид буюу холбог тулаачид байна. Хүмүүс MFTV-тэй зэрэгтэн зогсож байна. Тэгээд ерөнхийдөө одоо нэг асуудалтай өртөө ширхтээ зодоонуудынтэй жоохон дээрлэх мэрлэхтэй нөхдүүд одоо come on baby би хүрээлэлтэд орлоо. Яасан бэ? Нөгөө нэг хин гэдэг шүү. A few moments later. Ер нь ингэн манайхаа. Бид хоёрыг өрсөлдүүлэн нэг нь боол болно, нэг нь одоо хаан болно. Яаж өрсөлдүүлж болж, хуруудуулж болно, зодтолдуулж болж. Яаж ингэ л байхгүй. Гар барилуулъя хөө. Тий. Гар барилуулъя юм. Хар хөлөөгөр зүгөөш тө хүчин шалгах л да. Гар барилтаа нөө. Задад гар барилтаа нэг тийш. За хин дээр ямар бооцоо тавиад байгаа вэ? Манай бол алнаа. Гар хөлөө сурлаа цагаан тухайн могоо хадаа. Аль Хаан бол тиймтэй боол бол баларч штэ хоёлаа. Гол нь яг баруун юм уу зүг юм уу? Баруун штэ. Ирчүүл баруун штэ. Авшаар нартай юу? Баруун гар юм уу? Дүгэл угаасаа айлаа. За хин намайг дэмжсэн болж байна. Одоо тэр л ах шиг байна юу? би шүүнэ гинэ. Дүрийг барьцаа. За дүүрээ цааталтай юм байна те ер нь хүчээр орж байгаа. За баруун гар. За голны хатгалтаас л хамаг юм хэлнэ. Уснаа усан тий. Гол нь хатгалтаас. Жохон кинстэй дарж өгөөл. Тий жохон ингэ жохон. Одоо ингэ ингэ надад сонсож за жоох яаш. Жоо ингэ хэлсэн тий тэнгуүтэй жохон ингэсгээл хэлчихдэг байхгүй. Яг ингэсгээл Ингээ сугч штэ. Яг ерөө сугч штэ. Хөөлөг одоо ийм болчих битгээс ингээ дахиж суусч байгаа. ингээ гураа ингээ дахиж битгээ цог шүү. Цэжтэйг цог ангаа. Тэгний мэдгүй ч гэсэн ингүүл хилүү байдаг юм аа. За. Bonaqua байгаль тайртай сонголт. Хамаагүй. Зөв байгаль амар манаа. Юу ч сурах хэрэг байхгүй. За бид нөө. Тэгээ ер нь тэгээд Бэлтгэл сайтай өөр. Энэ догоогоод явах. энэ дөрөв хажигдсан шүү. Манай энэ дугаас үрсэхгүй. За хойш болж. За. Гараач яг шүүшүүч. За Би Жоо оноо. байж жоохон манай хүн гар нь унаад штэ. Би оноо. Жоохон ингэл чи. За бид нөө. За уушаа. За. Одоо гараа түг бүрээ түг. Энийг түг. Өөртөө авшаараа туу. Авшаар. Унжээ наач. Авшаар унжээ шүү. Ухаа. Одоо нааш явуулаа. Ингээ унгаа. Зүгээр наач. Би унгаа. Яа. Гарч ирвэл Яа ухаар. ажил зүйл бэр байж болно. Гэхдээ техник гэдэг зүйл Манай ухаантай чухал байгаа юм да. Манай ухаантай та. Тий. Ухаантай та манай. Дандаа боолол нь зүг юм. Биш үү? Чи жоохон мөчний илүү байна уу? Жоохон татаад тий. Үгүй чи хүчний илүү ш. Сая техникийн илүү болчихж байгаа байхгүй юу? Яг бүчүүлээ хоёрыг адилхан байхгүй юу? Жоохон явуулж ирсэн. Нүгүтээ мөрөө түгжээд бие унгаахад тэгээд юм. Би ер нь багшигаа л дагж байгаа байхгүй. Содоо юуг нь яг тэрийг хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хувь өөрийнхөө ухаанаар одоо яаж байгаа байхгүй. Тэгээ өөртөө бардцсан болцсон. Үнэн хөөг сонсохгүй. Манай өнөг хүчсэн бас. Багш маань бас айгуу сайн коуч. Өөчөө. Тэг багт хойж шээ. Зааврандаа болж байгаа явчихсангүй тэгээд уучлаарай багшаа тэгээд итгэлийн алдсан уучлаарай. Айгуу итгэл алдаад байхгүй. За яг үгүй тэгээд одоо яаж ялагчдын тэгээд энэ чинь спортын жам байна тий. За одоо боолыг яах вэ? Манай талынхаа л ерөө шийдлээ дөө. Содоо энэ айгаа. Амар хотго байсан бод. Амар эвгүй. Тийм ээ. Офшорыг тэгвэл ингээл да. Сонирхож үзээд хэд сүнийхийг харъя л да. Юу гэж байгаа юм бэ нүгүү та. Гоё штэ. Энд өссөн тоглоом байж тээ. Хэд сүнэвэд уучлах юм? Би бол за би чинь тэ Юу гэж байгаа юм бэ? Тэнд морь унах бэлэн морь байна. Тэ хөлбөмбөг тоглоод хөлбөмбөг байна. Би чамаа хайрлаад тэ инхрилээд 75 сүнэ яг дасралгүй сүнэ бол би чамаг нэр үнэхээр уучлаа. Болий.
Тэгвэл тэгээд байсан. Юу хүсэж байгаа юм бэ тий? Долоо Игэл цэрийн хүн шүү дээ. Үү. чи игэл зэрэг ямар хамаатай юм тий. Ингийн 75 чинь. энэ 7 Би 30 санаач чадахгүй шүү дээ. Офшор шүү дээ түр ингэчи. Цэвэр 7 шунаа яа чадахгүй харин. Юу байж арай юу ингэж бас. Манад өвгөө манад байгаа шүү. За тэгвэл үзээл та энэ өөрөө 7 цэвэр сүрээ чадна л гэж шүү дээ. Долоо юу? Хүний бас ингэж дормж чадахгүй шүү дээ тий. За иргэн Яа энэ намайг л ихээ. Шүүгээ амар. Манай хүнийг 50 байл. Агаараа 50. За иргэн үзэгчтэй MFTV-гийн офшорыг одоо шийтгэл тий. Шийтгэл болон сунаах гэж байна. Тэгээд өөрөө бол би бол 7 энийг сунаач чадахгүй гэсэн боловч өндөр офшор 20 сунаана гинэ. Юу яга хүү хайрлаад байгаа хайрлахгүй шүү дээ. 50 байш шүү. Залуучуудаа 50 байш шүү. Хайр байхгүй. Яг энэ За, чинь хасан тань шүү дээ. Яйгоо надад амар тийм спортын тийм төмөр нүрэ хараад татах юм чад. Ичи гэж баг хөвчээд шүү дээ. Миний найз чи мундаг юм чи яг хүн чин гэхээр ингэж байгаа юм. Базаргалаад хоёулаа гар өрөлчихгүй. Mobihome өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Хоёулаа гар өрөлчихгүй. Давид. Хоёулаа гар өрөлчихгүй. Манай давид. Хороо айсууд маргаа байхгүй. Чи ингэж саад болохгүй. Чи надад чи намайг басан байгаа шүү. Би танаа хүн чин гар өрөлдмаар ах юм. Манай Шатар тоглох уу, даам нүүх үү, яамаар. Ингээ ерөөсөө Манай чи оюуны спорт, оюуны хүн гэж шүү дээ ерөөсөө. өтөө стахагшаа одоо эргэлдэж байгаа байхгүй. Ямар хэцүү юм тий. ямар энэ өнөөхөө чи төрөөнөөс хойш зүгээр. За би ялсан талдаа гарч хардталтаа. За. Юу наач 2 гарч зүгээрээ юу ч биш наач. Би сая тулаа гэдээс миний хуруу атахгүй байна л да. Гэхдээ би офшор офшор тийм. Онгоостой данг. Юу чишээ наач зүгээр. Алээ нөө гар мар нээж. Айгуу өстэй. Би ч ер нь хэрийн үнтэй гар өрөлдөн да яах вэ тэгээд онгоос шиг бодлоо чи да. Яаж манай хүн Яа чи ямар амар том шууд эзэмдээд эхэллээ шүү дээ чи гаргацаа. Олон төрнө баясгаж явна гэж их бодод тийм шүү. байж таа Би өндөр ширэнд үчгэр. Кест мислээ тэгшлээ. Байж би хүн шүүгчээ. Чиг шүүгчээ байж би хүнийхээ гэхээр гар марыг барилсан юм зааж өгöd тэтгэв. Байж За энэ 2 гар. Арай нүд мүд нь ямар амар юм бэ? энэ гарыг Манай би үнэгүй ингэж аа. Ядарвал энэ дээр цаад багтаа байна. Би энэ би ер нь ингэж Тогтоо. Яшарта энэ би ингэж татчих шүү дээ. Өнөө. Чи нүдээ амар боллоо. За 2 хүний гар. Юу яа би байхгүй шүү. Ой дүүрээ. Яа юу бэ? Би байж чадахгүй шүү. Энэ дээр голны яар гэж заагаагүй шүү дээ. Голны ялж байгаа байхгүй манай. Өдөрт өмнө та бүхэн харсан баг энэ ямар муухай шудраг бос тулаан болж өнгөрөв тийм ээ. Тийм ээ тий. Би бол өмнө шудраг би бол ялагдлаа. Гэтэ сая 2 хүний гар ингэ Дийлэхгүй нэрнгэсээ дийлэхгүй. тий. Дийлэхгүй шүү дээ чи. Үнэхөө бол үнэхээр эвгүй байна. Дийлэхгүй. Нэрнгэсээ дийлэхгүй. Баярлаа. Гэхдээ нөгөө яаж ялах хамаагүй шүү дээ. Гол нь ялах байхгүй. Манайх ялсан. За зовчоог тэгээд уучлаа. Бид нар бас босгоо За хэлээ бас тий. баярлалаа. Найзгаа уучлаа ингээд бод биш хүн боллоо. За баярлалаа. За баярлалаа. Одоо сайхан ивэн сайхан Бид нар чи хаанаараа. Бид нар хаанаараа. Харин тэглээ маш Гэхдээ үнэхээр ямар амар бэрхтэй юм бэ? Ховто брэнд Монголиа. Уулын болон спорт хувцасны дэлгүүр. Одоо чи 2 гараараа манаас одоотой. Тэгэл л үзье. Гэхдээ бүр жингийн бүр Үзье. амар явах. Манаас одоо ч одоо хөнгөн жингийн. Үзье ой. Үзье ой. 66 жингийн эсрэг 110 ил. Офшор чи 110 шүү дээ. Одоо би бол одоо сотог бол 2 нууц хүн шүү дээ. Одоо 2 содод гэсэн үг шүү 2 содод гэсэн үг шүү дээ. Чи 2 гараараа үзчихээ. 2 гар. 4 хүн үзчихэж шүү дээ. За бид Содог эсрэг. лөө. Хай. Чи ямар аим. Ой идтэй. Ой. Яаж юу доромжлоод байгаа бэ? Би гайхаад. Содоо зүгээр миний нэг гоё шүү дээ. Ха? Тэш
дээ. Энийг салгаад тавьлаа тэгээд салаа шүү дээ. Үчи Ямхаар юм санаа тавилдаа Тийм жаа. биш. Юу дарамтлаад ямар ч тэмцээн өндөрлөө эхний хаан боолын тэмцээн минь өндөрлөө. Тэд нэг одоо юу дуграад байна ингээд нэг гэж дуграад байгаа. Тэр тоглоомн дээр өчтгөн нэг үзчихэд унтраачих. За багаас ерөнхийдөө бол сая айгуу санаандгүй байдлаар хоёр баг одоо хуваагдчихлаа шүү дээ. Манай багч одоо ингээд дүүрээ наашаа штэ. Явал та чи. Явал та чи. ганцлаг өнөдөр шүүгч хийж байгаа. Тэгээд санаандгүй байдлаар баг хоёр хуваагдлаа. Одоо энэ бухан дээр баг угаас нэг хүн тавиад тэгээд тэн удаан тасгаа идэхөө. За хар багаас Манай хүнээс сонгочих. Манай хүнээс сонгочих. хар багаас тий эмнээс рүү гаргаараа би мор тий. Одоо бид чимээгүй зогсчих. Та бага хинээ гарах ярьчих. Хэдүүлээ дараа Манай угаас Ганцаа хүнзээ аваад жижиглээ. тэгээд За. манай угаасаа та Морь байтгаа юм сургаж ирлээ. наач унгаачих байлгүй дээ тий. Бүр мэрэгжлийн бүр амар. Бид нар ч бүр амар хүмүүс шүү дээ. Чи юу ийм За манай шууд мордод авсан. Ерөөсө тэмцээ. Эхлийн үгүй шууд мордсон. Лидонаа шолон дээр би олон юм яриад явах. За. За тэмцээ нэг эхлүүлцгээ. үрээ чи орлаа. Нарийн шүү дүүрээ эхэлсэн байх шүү. Эхэлсэн байх шүү дүүрээ. Тасны хөдөлгөөн тасны. Тасны. За гой шүү. Гой. Ямар хөөсөн? Яг нэг хал руу явж явжснаа огцом маневр хийгээд энэ нэсрээ тогтоод ивгүй юм. Ааха. За. Нөгөө амьд буухаас бас маш шал ондоо юм. ааха. За тэгтээ бол маш сайн тогтлоо. Миний хувьд бол маш сайн тогтлоо. Тийм миний өвчтөнд амар маш сайн тоглоом. Барьж ийн. Маа содо энэ бухны рекордыг эвдэх гэж байна энэ хүмүүс үзэгчтэй. Эвгүй. Наа чин бүш дотор хавчиж чадахгүй хөө. Ичигээ тэрвэрэд нь штэ. Чи болж байгаа юм уу чи? За сайн тогтлоо. Аль ялсан бэ? Содо юу? Яллаа. Ялцсан. Гараасаа нь барьсаа. Манай анхнаасаа. Яа, манай содо ялч ивгүй байна. Сайн тогтлоо. Юу ч тэрээд авчихсан. Хүн биш дээ. Тэгээд их юм үзэгчтэй энэ бол одоо нөгөө тамирчид учраас энэ тохиргоог нь маш өндөр дээр тохируулсан байгаа шүү. Дараа нь зүгээр нэг энгийн муу дээр нь ирчээд би содоогоос илүү тогтсон гэж олон юм яриа. За тэгээ ярих гэж байгаа бол одоо жиг ярилтгүй тэмцээнийг эхлүүлэх гэж байна. Жигхэн тэмцээнийг. Тэгээд Fox нөгөө зогсдог юм дээр очиж зогсцгоо. Үнэл брэнд төгс цэвэрлэгээ таата мэдрэмж. За ингээ нэг хүнд 2 цаг боломж олго. Нэг удаа бас муу цаг алдаж бас магадгүй ш тийм ээ. 2 цаг боломжтой тэгээ авчи. Тэгвэл чи Баг багаараа хуваагдаж байгаа багийн оноог яагаад явъя. Тэгээд энэ бол ерөнхийдөө үзэгчтэй энэ бол нөгөө одоо амьдрал дээрх зохилтоос өөр энэ нөгөө өөрөө энэ шийд ингээд димиж өгөөд эдэлтэй очиж зогтдог. Тийм учраас бас ив байх шиг байгаа. Заавал одоо тамирчин гэхээр энийг эвдэлтэн зохиод байхгүй нэг юм ив байх шиг байна тий. Ерөнхийдөө манайх угаасаа энэ тэнд зогч исэн гэсэн ерөнхийдөө энэ ив байд юм а гэж байна. Заавал одоо манай өнөхөө хүн жингийнх энийг дэлбэрсэн зохиод рекордыг эвдэх биш хөнгөн хүн ч гэсэн ивийг одоо зохих юм бол эвдчихдэг гэн. Тэн заавал нөгөө бэр чадал димижнээс өөр ив юм бэ. За тэгээд эхлэх үү. за тэгээ нэг Хоёр баг ингээ хуваагдсан авч. Одоогийн байдлаар рекорд нь 7100 байгаа юм байна. За би зохих гэж байна. Одоогийн байдлаар 7100 байгаа юм байна. Рекорд нь энэ бол нэг 8 гарчгүй л гэж энийг түрээдэх энийг зохих гэхээр хамгийн бас манууж бас тэгэл 100 кг. хоёр удаа зохих нь тий. Инерци. 5720. За дахиад За бүрэн зүрэг ах шиг гоё дүрээ зөрчүүл хоёох юм ингээд. Зоогоод бүлээд.
Муудчлаа тий. За 5720-оор авлаа. Ягаад ч юм ингээ хоёр баг хуваагдсан. Айгуу сонирн. Тэгээд манай баг л угаасаа тэгээд манай баг дөнөөхөө байгаа тэгээд зүрх уу. Ялцох уу. За, онгүй шавшаар хоёрын хин нийлүү зөхөх вэ? Юу вэ? Өдөр дөрөв хүрэхгүй. ийм байт юм уу? Энэ юу болоод энэ алдаа гарсан. Манай 5 настай дүү чигээ завгүй дээ. Ажиглаас нөө. Ингэж гадаа. Ийм байт юм нэрээ юу харж ба? Боломжгүй шүү дээ. Одоо 1300 Би чи Мисчова ялаа мөрөхөд л ингэж гарна шүү дээ. Та нар битгий хүн сандраад байгаа. За. Секунд дууслаа. Бүр доош. Энэ бүр дэш. Энэ ив байна. Энэ шал өөр тэг. За ихний бол ядагч би. Тэрс юу тэгээд нэг шахаад юу шүү. Сайн бол бариасаа гэж байна. За 1-0 ярцаатай хоёр баг бол. За манай Гана бол одоо шат бол 2 жил ажиллаж ийсэн. За тэгээд жоох оройточ юу л орсон. Тулааны спорт л 28 тагаас хичээлж орсон. Тэ? Тэгээ маш богинохон хугацаанд одоо ингээд гоё Монгол улсын нэрийг гаргаад том амжилтыг гаргаж яваа тамирчин хүн байгаа. Дараахан царайлчид эвгүй гардаа манай Ганаач. Иббэна. Иббэ. Манай баян дөрөв. Чамп. Арайс 106 мөр бодоо. Би ямар тэнэг юм. Манай багийн үстэй. Яа, за манай 100% бүрээд. Манай дүүрээ. Хангалттай дахиад цагаад бараг хэрэг байна уу да? 6000. Одоогоор рекорд. Одоогоор бид донд рекорд. Энэ манай ингээд тийш үү. За ойлгомжтой. Одоогоор нэг харьцаатай. За одоо манай Энэ чигээр өгсөн өндөр гараад байна. Хажууд руу явахаар биш очиад байна. за. Харгийн төлтэй байгаа манай хүн. За манайхаа ойлгоорой манай багийн үнэхүү гар жоохон бэлтэлтэй байгаа. Сайхан содоо. Үнэхүү зөхөхөд манай содоо зөхч. Тийм үү, за цогц. Зүгээр шүү дээ. Цогц гэсэн шүү дээ. Чигээр нь юм биш үү ана. Чигээр байх юм биш үү? Сайн хажууд руу Хажууд руу зөхч та. Чигээр байна. Анда чигээр нэ. Чи хажууд руу зөхөд нь штэ. нэг хараад хэрэггүй. За. Бэлгэрч яг. Манай хүн. За үнэгүй алгах гэж байна. За манай хүн одоо зүгээр рекордыг нэвтрэх гэсэн удаа зүгээр цагаж үзье тийм ээ. Хичээр нь юм байна. Хаалгах гэдэг юм уу? $327. За. хэрэггүй мэн. Ганцлах маа шүүгч юм уу? Маа шүүгч. Манай гэхдээ яг тест нь 3860 байсан. Энийг техник яг юу юм бэ? Би одоо ганц шүү. Боноква айгал тайртай сонголт. За бид бүгд Марс Плейдандынхаа VIP өрөөнд н ороод ирсэн байна. Бас төрсөн өдөр болдог юм. Караканы өрөөтэй минь энд нь ороод иртээ.
Тэгээ одоо булангуудаа явцгаа юм нөгөө гой болонтайчтай манайх чи ховж ив сүнс огторгоо толгоон тасарсан хүүхэн гээд одоо хөлгөн хүүхэн доглын имгэн гээд нөгөө орон дор маамуу наашир дуулдаг охин мохны талаар ярина. Улаан дүүх мөхлийг ярина шүү. Бүрээд сүнс ярина. Би тардаг амар гоё мэрэж хөө. Сайн өнөө би ч нэг тайзанд бэлхээрэж байгаа гэдэг байхгүй. Одоо манай нэг шинэ гэж заастаа. Үзэж намайг энэ миний төлөө сэлмэрээ толгой шиг тастай шүү гэдэг тэгээд байхгүй. Манай нэг чи хийвгөө. Нөгөө шинэ одоо манайх мэдэн штэ тий. Яг манай чи жоохон бандрадаа за одоо чаатасаа одоо гэсэн. Тэгэл тайзанд битэр ингээ унтах гэж байсан бэлхээр тачаад унтах. Гач жоохон агаарли гүйл там үйл гэдэг тий. Тэгээ манай яаж байгаа гүлийн замраад ингээ орсаага оршилгаа гэдэг тий. Тэгээ би ч нэг тэр өдөр яагаад ч юм мэдгүй гамаар сайдаас захгүй. Үгүй би яахгүй чи гараад өөрөөлгүй би угаасаа байлээ. Одоо амармаар гэдэг. Хуцаар тавьчихсан манай. Цаг гарангийн дараа штэ. Орж ирсэн л. Юу яанда. Энэ ачаа оршилгаа гэдэг юм штэ. Мен юу ч мэдгүй чулуу ингээд очсон чинь оршилгын газар гэдэг. Тэгсэн чинь бид тэр чинь ингээд тэрийг матцаа ярьж байна мартаа. Тэгсэн чинь шин гэсэн доош харж хоёр үлэн зүгээр ингээд гэдэг. Би бүр гайхаад бүр сүлдээ яах гэсэн. Андаа гэсэн чинь би ингээд яг ингээд бүр доош ингээд хүн чинь ингээд дөрүүлчихсэн тийм ингээд мөлөх гэж яг тэгсэн чинь хоёр үлэн ингээд сатганаад. Би бүр тэрийг ингээд харчаад тийм бүр сүлдээ өөр айж байгаа юм чи сүлдээ. Тэгэл саад хөө чи яагаад юм бэ гэж бүр хийхгүй. Хөө чи басаад гэсэн. Сүлдээ ингээд бүр амар чанга хадаж байгаа. Тэгсэн чинь юу юм бэ? Сая юм дараалаад юу яг манийг алах гээд мань бүр чадлаараа цоглоод ирэхгүй орой гарч гүйлээ гэж юу. Тамирчууны бэлтгэлээж явахад Таиландын сүнс дагцсан гэж бодлоо газраас. Тэгэл хэлчихгүй ямар урт юм ярьдгийг. Шууд сүнслэг болон маань ингээ орчлоод ороо явчихдаг. Өөр хин нэгэнд сүнсчдгээр харж исэн одоо юу байна уу одоо? Баггүй. Тэр юм чи одоо толгоонд л байдаг юм шиг. Айц хүнд аргал хөдлөнө гэж орой шүнжэнгөө тоглож явж байгаад сүнстэй гэж бодсороо хүүхд байсан юм. Сүнстэй байх үдэ гэж бодсороо хашаага даваад манай хаш амар өндөр ихгүй 2 м гарантай. Тэгсэн чинь манай хаа доор нь цагаан модорлогтой зогсож идэг. Би яг тэр чигээр ингээ айсан чигээр ингээ хөшөө шиг дээшээ хараад мас. Үгүй ингээ ямар ч реакшн байхгүй ингээ тэгээ ингээ хойшоо ингээ унаад хүүгээ алдчихлаа гэх өө юм болоо. Моби Home өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл. Маа сургуулийн 14 хоног байрлуулж бэлтгэл хийлгсэн шүү дээ. Цагаан нугруу юм биш үү? Тий, спортын төв ордонд байрлаад маа сургуулийн байрч яг 3 давхартай. Нөгөө спортын төв ордонд ч амар урт коридортой. Тэгээ бид гэдэг байрлаад 4 дахь хоног дээр нөгөө Гонжам гээд аим шиг нөө эд гарч ирсэн. Тий. Сэтгцэн имлэг гээд яг тэрийг үзчихэд шөнө 11 цагт 0 орж чаддгүй бөөнөр. Ойрхон 0-ыг нь хаачихсан. Бүр нөгөө самбын зал руу явдаг нэг юм мухартай тэр 0 руу. Тэр 0-ыг жоохон эвгүүгээд хүмүүс тэгээд идэв. Яг тэр юу аимшиг киног үзчихэд тэр 3 давхрын коридороор яваад тэгээд шатаар буугаад шүн бол нэг юм. Айгуу олон нөлттэй. Итүлөө гэдэг нэг кино дэс нэг алиалагчтай, шаартай. Тэр чинь анхных нь хэдэн онд гарч илаа 18 он билүү. Би бүр тэрийг үзээд үнэхээр нэг кармат болж байна. Би бол ингээд ийм зам нэг тоодгүй байхгүй юу. Тэгээл ингээл үнэхээр тэр киног үзснээс хойш би нэг сарын хугацаанд битүү бимбигнэтэй амьдэрсэн. Юу нөгөө нэг орой болохоор л за би нөгөө нэг шинд амьдэрдэг байсан байхгүй юу. Одоо энэ хэсгийг хасахгүй бол юу яаш байна да. Наадах ч одоо нөгөө эсрэг багийнх яачаад улаан шармартаа юм зогсож явах үед тэр муухай тактик ашиглаа тий. Эсрэг багийнхнаа юм шаармаар байсан. Ингэж Садаа одоо гэдэг. Тэгээд нэг юм бодсон. Тэгээд угаасаа ингээд бимбигнэтэй юу орой нөө тоолж болдог юм чи үгүй. Тэгээд ч өрөөндөө унт ганцаар унтна. Тэгээд надад хамгийн тэр амар юм нь яг юу байсан гэсэн чи тэр чинь ингээд шаар гарч ирж байгаа алиалж гараад ирдэ штэ. Тэгсэн чи яг би ингээд унтах гад байж байгаа байхгүй юу. Тэгсэн чи нөө одоо яг ирэл бодохоор ингээд айс үнд аргал хөдлөн гэчээд нөө дүүгээ тоглож исэн шаар нь гарч ирээд би чинь тэр жижиг өрөө зүгээр самарж байгаа юм чи гэл. Яг дүүгээ тоглож исэн шаар ингээд өнгөрөө гараад ирэх тэрийг харчаад зүгээр ойрлж. Яг чи өвчин дууссан юм уу яачаад байгаа гэл. Ховто брэнд Монголиа. Уулын болон спорт хувцастай дэлгүүр. За тэгээ дараагийн болон бол хэрэгт дурлалын болонд орж байна. За хэрэгт дурлалын болонд орол одоо манай эдэг бол олон төвчөө оролдоо. Ер нь үдсэн ч хүмүүс тулаан яриадаа бол сонирхолтой бах те. Тэгж ихэлсэн анх ингээд эдэргээд ахаас илүү ерөнхийдөө цаад юуг нь ярий ертөнцийн тий. Ерөнхийдөө тулааны спортоор хичээлэхдээ давхар манайхан бол ажил хийдэг. Яадгүй одоо тэгээ ивент төгч байдгүй. Ер нь тулааны спортын нэг өөр амьдралыг ер нь бол ярил. Ер нь бол юу штэ
одоо чинь би чи ингээд тулд нэлээд олон жил тоглолцлоо. Одоо энд бол багасаа ер нь хамгийн олон тоглосон би хамгийн удаан тоглож байгаа нь би. Нэгүтээ анх бол ер нь тэгээд нэг хэдэн талаачд бол болмоор санаж байсан. Ямар ч нэгт ивент тэгж байхгүй. Мөлчгөрөөрөө ажил ихээр нөө бэлтгэл завсарч чинь тий. Тэгээд бэлтгэлгүй тэмцээнд орохор ч юм мэдээж ялагдчих хаад байдаг. Тэгэл ер нь ингэж нөө гоё өгөөд штэ. Уртгаараа хойдлоо нөхөө, тойдлороо уртлаа нөхнөө гэд. Яг л одоо хүртэл ер нь бүгд бид одоо манай тамирчид бүгд тэгж явдаг. Тэгэл зээл авна, тэмцээнд орно, тий? Fight money орж ирнэ, өрөө дарна. Бэлтгэлээ. Буцаад дахиад тэмцээнд орно, fight money гороо дахиад өрөө дарчаад дахиад зээл аваад ингэж явж байгаа бол буцаад юу яхаа. Тэмцээнд орлоо, өрөө дарлаа. Яг л ингэж үргэлжилдэг уус. Бид нар чинь дургүй юм хийгээгүй, дуртай юм хийгээд ад жаргалтай явж байгаа учраас яг ингэж үр тавиал ингээл дараал ингэ яваад байгаа байхгүй. Монгол улсын нэрийн өмнөөс тулалдаж байгаа. Тэгээ энэ чинь нөгөө бусад спортоос удах юм бол эрсдэлтэй. Хүн өгчөгч Монголд одоо өгсөж байгаа амтлгүй гэсэн гарын үсэг зурж орно шүү дээ. Тэр ингэрүү те. Байгаа тий. Тэгээ одоо нөгөө энэ спортыг өөрсдөө өсөл мөрөөдлөөрөө сонгож яваачаад одоо хиндэ гомдох үү. Гэхдээ яг бусад орны тамирчид ийм байна. Ийм мэргэлж гин, ингэж гин, тэгж гин гэдээ бид нэр тэн дээрээс шалтгаан тоочдгүй. Ерөнхийдөө бид нэр байж болох бүхэл бололцоогоор. Тэгээд гоё үг гэдэг чинь байгаадаа сэтгэлэн голон байгээл. Бид нэр гэхдээ өөрсдөө зөвхөн одоо юу гэдэг ганцхан баян дүүрэн, ганцхан содном дөрж ингээд юмхүү гэдэг юм уу зөвхөн ганцхан өөрөө хичээгээд энд ингэж байхгүй шүү дээ. Бүхэлдээ ард нь Монголын цайчуул ах нар маань одоо арга гэр маань байж болох бололцоогоор л дэмжиж байгаа. Бид нэр өөрсдөө өстөл мөнчгөр гэдэг юм чинь бид нэр өөрсдөө л болгож байгаа байхгүй. Одоо бидний Монголын анхны UFC явсан тамирчин ингээл хүн ингээл тэнд ийм бигсэн гэсэн ингээл мэдлэгээ биднэрт нэг ямар ч харамгүйгээр ингэж биднэрт тусалдаг. Гэх мэтчлэн зүйлүүдээс бид нөгөө авьяасараа гэсэн. Тэгээ өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөрөө тэнд амжилт гарганаа гэж явж байгаа байхгүй. Тэрнээс миний одоо юу гэдэг миний хөл гар хугараад тэнд би зөвхүүлээд нан цана гэхэд энд үзэж байгаа үзэгч нар энэ Монгол тамирчин байна гэж хараад хоолоо идэх соон өгөхөөс бидний тэр хугараад өвдсөн шанал зовлон шаналыг бид нар л мэдрэх учраас. Тэгээ дингүүтээ одоо бидний тэмцээн дээр бол энэ ста зодлож чаддгүй барьдгүй гэдэг. Яг тэмцээний 15 минут бол зүгээр тий ямар бидний хинч нэрээ таваад болоход бол маш амархан 15 минут байдаг байхгүй. Зодтолдох бол үнэхээр амархан. Тэр зодтолтохоос өмнө хийж байгаа жин гасалт тий асар өндөр формтой бэлтгэл сахилга бат энэ бүгд ч угаасаа асар их хурд хугацаанд явагдаж байгаа. Тэгээд одоо яриад байгаа нөө үзэгчдэд зүгээр л харуулах юм нь тэр 15 минутад биднийг яг харж байгаа байхгүй юу. Тэсрэхгүй яг тэн дээр л биднийг шөөмжилдэг. Энэ тим энэ ингэдэг гэдэг. Тэнгүүтээ тэрнээс өмнө яг нөө одоо гүшгний ард гэж одоо манай хүрлэх байнга ярьдэн шүү дээ. Гүшгний ард яг юу болдог вэ гэдгийг хинч мэддэг байхгүй тамирчтай. Өнөхөөрөө хоёлоо үзье гэж мэдсэн хүмүүс байсан гэсэн дээр ерөнхийдөө өнөхөөч бол тулааны самбар явдаг. Байлданы самбар манай өнөхөө бол байлданы самбар явдаг. Тэгээд 5 минутанд бол тесэрдэг тийм спорт гэж хэлдэг шүү дээ тий. Тулаан нь ингээд 5 минут гэсэн чинь тэр юу болохоор 15 минут байсан. Маш урт. Тэгээд өөр угаас өнөхөөс өөр яваад тах байхгүй юм шүү. Ер нь хүн чиг тийм. Ер нь Монголын хүн чинь дээр хүн байхгүй нөө жоохон ингээд өндөр те жоохон арамтай болоод тэргүүд манайхаа чи бүгдрөө нөө экспортлох үндэстэйгээ бүх рүү явчихдаг. Тийм учраас манай Монголын хүн чинь ер нь тамирчин баг байхгүй гэж хэлж байна. Ер нь цөөхөн. Байгаа нь маш цөөхөн. Яг нөө ивент хийж байхгүй ч гэсэн одоо нөө ар гэр бүл те ах нар тэгээл нөө одоо нөө гэр бүлийн хүмүүсүүд дэмждэг шүү дээ. Тиймэрхүү дэмжлэгүүд бол байгаа. Нутгийн ах нар гэдэгтэй адилхан байдаг шүү дээ тий. Одоо нэг байнгын тогтмол одоо майгаа донеш нөхгүй ч гэсэнтэй тий. Миний хувьд болохоор нэг компанитай намайг 17 оноос 19 оноос хойш би тэр компани тамирчин болоод байгаа. Тэр хүн намайг хинч биш байхад маань өдөө болтор намайг компани дээрээс зэлэнжуулаад ингээд өөрийн дүүшгээ ингэж авч үздэг. Ямар ингэр үлээ? Ингэр хайрхан. Энийг хайрхан тий. Ингэр хайрхан компани. Манай ачаа хөвсөлөх угаар болны хөвсөл тэгээд түгэ нэгт өст төрнөсөн. Тэгээд юм мундаг амар сэтгэлтэй хавьд чин зэрэг ахта бас маш их баярлж явдаг шүү гэдгээ би бас байн хэлдэг. Тэгээд хэлсээрч байх болно. Жинзээ ахта баяр хүргэе одоо энэ хэцүү юунд манай тамирчныг дэмжиж Байлданы самб 2 удаагийн авсан. Тэв дэлхийн нийсэн нэг жүжигчүү сам бөхөр нийлээд нэг одоо ч бараг 10 төгч байгаа медаль. Тэгээ тэрний маань 2 дэлхийн авшаа авраг болсон, 1 дэлхийн цомын авраг болсон. Тэгээд
Бус нь тэгээ медалууд хүрчээ. Дэлхийн хүн ажил сууж шүү дээ. Зэрэгцээд хичээрээ. тэр эрдэмтэн дараа эрх мөрөнлөө гэдэг шиг. Хошин агаар хүн одоо тэгээд дараа хандаас сууж яшээ. Тэр зэрэгцээд нэг сонирхолтой. Үнэл брэнд төгс цэвэрлэгээ таата мэдрэмж. Монголын том одоо газрууд маркетингээ ядаж бодоод яадаг юм бахтай ч бүхэл бүтэн Солонгос улсад очоод дэлхийн нэрээ гаргаад дэлхийн юунд ороод шоу л гэж явах уу? Ер нь тий чинь том хэмжээний. Гэхдээ энэ нөгөө entertainment тавилттай шоу биш чигнээсээ тулдаг шоу гэж байна. Тэр шоу бол юу н тэгэд энд одоо ийм олон хүн дэлхий харж байгаа чинь ивент тэтгэлэг ордгүй юм бахт ямар сони яд. Монголд бол одоо асар олон том компаниуд байна шүү дээ. Ичмээр онгоотой юм би тий. Тэгэд одоо тэр олон хүмүүс одоо юу гэдэг томоохон компаниуд бид нэр ерөөсөө нэг тийм төр зургийн хүмүүс гэж хардаг юм шиг байна. Бид нар бол Монголынхоо нэрийг тэгээд цаашлаад бид нар өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явж байгаа шүү дээ. Гэхдээ бидний хүсэл мөрөөдлийг дагаад эх орон гэдэг юм явж байгаа учраас бас тэр талаас нь дэмждэг болоосаа гэж одоо тамирчин хүн болгон боддог хүсдэг шүү дээ. Ерөнхийдөө миний ярих гэдэг санаах юм бол энэ нэвтрүүлгийг манай юм үзэж байгаа хүмүүс компаниуд байх юм бол ивент тэтгэгчээр ингээ орох бүрэн боломжтой. Одоо ялбогдоорой хүсэж байна бас уриалж байна гэх юм. Холбогдох хүмүүсээ тэгээд бас битээртэй бас холбогдож болно шүү манайхан. Тэгээд битээрээс холбоодог гэж болно. Хүн Монголдоо ингээ бэлтгэл хийгээд байхгүйгээр энэ хүмүүс ч бас гадны өөр улс орны тамирчтай бас ингээ зэрэг бэлтгэл энэ хийх юм бол хамаагүй бас сайлжирна. Тэгээд ерөнхийдөө хэд бас тэмцээндээ тэгээд одоо бэлтгэл ерөнхийдөө хамгийн чухал гэж шүү дээ. Нэр дэмжээрээ маш олон байгууллагууд чинь маш том юм болоод тахчихсан. Монголд хүмүүс ч бас цогцолно шүү дээ тийм ээ. Тэгэхэд ингээл одоо олимп тэгэл дэлхийн аварга гэдэг ерөнхийдөө маш олон би физиологийн хувьд ч тэр ер нь арай бус орнуудаас арай нэг тийм зоригтой ч юм арай нэг өөр байдгийн болоо гэж санагддаг шүү. Энэ тал дээр юу ямар бодолтой байдаг. Ер нь бас тэгж боддог шүү. Манай Монголын цаг агаар маань бас нэг эрдэс уур амьсгалтай учраас тасн зогсох чадвар сайтай. За хамгийн гол нь манай энэ Монголд идж байгаа энэ мах маань энэ цагаан эдэ маань дэлхийн хаанаас олдохгүй технологийн цэвэр бүтээгдэхүүн л дээ. Тийм. Одоо орчин үед нэг одоо хоол судалсан шинжилгээ ухаан бас асар өндөр түвшинд хөгжөөд одоо энэ фермийн үнэний сүв одоо эрлийн үнэний сүв одоо хүний биед муу гэд үзэж байгаа. Энэ бол угаасаа муу. Яагаад гэх юм бол эн чинь өөрөө тэр үнэ чинь өөрөө одоо гений өөрчлөлттэй амт юм баггүй. А яг цэвэр Монгол үнэний сүв бол үнэхээр одоо кальцер баялаг. Үнэхээр одоо сайн. Тэгээ одоо бас яг энэ үгэн дээр хэлэхэд одоо нэг хэдэн нэг малчтайгаал нэг одоо манай монголчууд мах хүнтэй эдгээр махан хүнтэй зарлаа. Энэ тэр дэвш яг зэрвэл тэр малчд чинь зайл тэр малыг өсөөх гэж тэ үржүүлэх гэж өвлийн хүүтэнд нь хурж халуунд нь хаалж тэ үнэхээр зовдөг байгаа байхгүй юу. Тэгэхэд нөгөө нэг яг тэр чинь махан амар хямдхан зарж байгаа юм нэ. Хямдхан зарж байгаа шүү дээ. Зайл ирээл нөгөө хэдийн ченж давангуудаа одоо бид нар түргэж байгаа хүрэхтэй зүгээр тэнгэр тулгаа хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас энийг бас тийм манайхаа ер нь ойлгосоо гэж бас хэлмээр байна. Нэг юм бодол үүдэн шүү дээ. Одоо хэдүүлээч хэдэн мянган жил нөгөө нүүдлийн мал аж ахуй хэрэгэлсэн шүү дээ. Тэгээ одоо сая хятадуудад уулзсан. Хятадууд ч одоо хэдэн мянган жил ингээ суурьшмал юу амьдралын хэв маягтай болчихсон. Тэгээ нүүдлийн амьдрал бол одоо бүгдийг нь сордог байсан юм байна. Хань утсан юм шиг дөрөвнөөс очиж байгаа. Хүн юм яриад явах чинь сайш юм бэ. Манай өөрөө явж байхад одоо эмнэлэг байхгүй. Одоо ямар нэг өвчин туслаа гэхэд юм байгалийн шалгарлаараа ингэж олон 100 мянган жил амьдэрсэн хүмүүс. Тэгээд хин монголчууд энэ Монголыг эмнэлэггүй гэдэг юм уу? Энэ зоос тоглосоор гаргаа ич өнөхгүй хажууд. Ер нь бол бид бүгд сайхан найзууд болохоор ингээ сайхан дундаа ороод нэвтрүүлгээ гоё болгохын тулд хамаагүй л байж байгаа. Тэгэхгүй тэгэл гівгэнттэй амар хүндлэл ингээл яах чинь ерөнхийдөө одоо ерөнхий хүндлэл хэрвэл ойлгоорой. Тий. Одоо тэгээ нэвтрүүлгээ гоё болгохын тулд гана минь гэж одоо нөгөө яа хэцүү юм яриад уйлмаар байна. Одоо 25 оны 12 сараас эхлээд намайг ивент тэтгэж байгаа Алтган ресурс компани хамт олон тэгээд гантулгаахтаа бас маш их баярлалаа. Тэгээ ингээд бүгдэнд нь баярлаа гэж хэлмээр байгаа хүмүүс зөндөө ингээд хэлмээр байна л та. Гэхдээ яг тэрийг орхичих юм санагдаад би зүгээр дугаал бай. Тэгээ одоо тий бүгдээрээ хүнд баярлаа гэдэг хахаар юу хэцүү одоо уурт юм болчин тий. Тэгээд бас тамирчдын ард ар гэр байгаа, багш нар байгаа тийм ээ. Боноква айгал тайртай сонголт. Гадны улс орнуудад бас бэлтгэл хийвэл тийм ээ. Тайланд бэлтгэл хийгээд ийм байсан тийм байсан гэж ярьсан тий. Хэрвээ тэгээ гадны улс орнуудад бэлтгэл хийх юм бол тэнд бол бэлтгэл шал өөр төвшөнд явагддаг. Илүү сайжирна тийм ээ. Одоо
дараагийн тэмцээнд илүү бас тэгээд сайн бэлтгэлтэй орно гэсэн үг шүү дээ тийм ээ. Хүн явах тусмаа нүдэн нээгдэж одоо олон хүнтэй газар очиж тамирчид өөрийгөө ингэж хөгжүүлдэг сайжруулна. Одоо би нэг яриад штэ Нүд нээгдэх гэдэг асуудал байдаг байхгүй. техникийг те ямиг бол хаанч тавтаад хүн өөртөө ажиллаж чадна. А тэнгүүтээ яаж тамирчин сайжрах вэ гэдэг юм зүгээр бидний хувьд бартнер байхгүй. Монголд ингээ харахад одоо ингээл би бүгднийг мэдж байгаа. Энэ ингээ тэр тийм. А тэнд очиход би тэр хүмүүстээ яг юу гэдэг яад юм мэдэхгүй. Тайландд одоо UFC-ийн том аваргууд бэлтгэлж байна. Тэд нартэй ингээд очоод тэд одоо бол Монголд ирэхдээ ирж мэрлэхэд тэднийтэй ингээ гар өрнө гэвэл бас хэцүүж олдохгүй хүмүүс таахгүй. Тэгэхээр тэнд ингээ цуг хөлсөө урсгаа тий нэг зааланд цуг ингээ спарингийн цохилцож үзээд барьж авч үзэхэд шал өрөмдөрж байгаа. Өө эн чи ийм байт юм шүү дээ. Би чи энтэй ийм байгаа юм чинь би чинь болох юм шүү гэсэн бас өөртөө давхар итгэл орж ирдэг байна. Тийм байх байна. Дөрвөн аврагтай бэлтгэл хамт хийлээ. Чи тараажих нь авраг байхгүй. Тэгж өөр бэлтгэдэг байхгүй хүн. Ерөөсөө аврагуудаар хүрээлүүлж бид нэр авраг болно. Тийм тий авраг хүнтэй бэлтгэл хийж ажиллана шүү дээ. Монголын холимогдлаан одоо сонирхдаг мэрэгжлийн холимогдлаанаар тулдж байгаа тамирчид бид нар сая одоо өнгөрсөн 7 хоногт Солонгост очиод тэмцээнд ороод ирлээ. За тэгээд ерөнхий ороод ирэх хугацаанд орохоос өмнө бид нар өөрсдөө яаж хэрхэн бэлтгэсэн бэ гэдэг маань ерөнхийдөө өөрсдөөсөө ингээд ерөнхийдөө бид нар өөрсдөөсөө хамаарад ингээд бид нар ингээд бэлтгэсэн сургуульд хангаад цаа оролцоод ирлээ. А дараагийн маань тулаан ерөнхийдөө одоо 7 сар гэдэг чинь 2 сарын дараа байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар дээр юу хэрэгтэй байгаа вэ? Хаана сул тал байгаа вэ гэдгээ бид нэр тэнд очиж оролцоод мэдрээд үзчихэд ирсэн болохоор одоо ерөнхийдөө ингээ хилээд байгаа маа энэ санаа нь одоо биднэрт бас спортууд ер нь хэрэгтэй байдаг шүү. Тэгээ одоо хамгийн одоо гол санаа нь хоёр найз маань ирээд одоо болсон баха та хэдтэйг нэг уулзъя гэд уулзсанд бас баяртай байна тий. Тэгээ бид нартай аль болох тамирчтай Монгол тамирчтай биднийг дэмжиж одоо ингээд байхад одоо дэлхийд ямар ч асуудалгүй тулдахад амжилт гаргахад боломжтой юм байх шүү гэдгийг бид нэр очиод үзээд ирсэн шүү гэдгийг хэлэх гээд байна. Mobihome өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Одоо яг нэг хэцүү цаг үеэс гарч ирээд нэг ийм хүсэл мөрөөдөлтэй байхыг хүсдэг. Тэгээд одоо тодорхой хэмжээгээр амжилт гаргая ингэсэн одоо яг хичээж байгаа хүүхдүүдтэй би зүгээр хандаад хэлэхэд тууштай явсан зүйлд амжилт хүрэгдэг шүү. А тууштай зүйл маань маш олон зүйлийг дагуулдаг. Хүндлэл тэгээд юмыг ойлгох ухаан хүртэл одоо хүнд олгогддгийг шүү. Тэгэхээр өөрийнхөө сонирхсон, хичээсэн, хүсэж мөрөөдж байгаа зүйлдээ тууштайгаараа гэж хэлмээр байна дүнэртэй. Тулааны спорт гэдэг одоо нэг хүүхдүүд одоо аюух жоохон хүүхдүүд үзэж эхэлж байна. 10 жилийн хүүхдүүд одоо юу дөнгөж оюутан болж байгаа хүүхдүүд хичээл их сонирхолтой. Хаяа хав хичээлгүй би тантай хийж болох уу гэд. Гэтэ мэргэжлийн яг тамирчтай хамт бэлтгэл хийгээ зовлон жаргалын үнцээд тэгээ ийм хэцүү зүйлийн туулаад тэгээ хэцүү зүйл туусан хүн чинь хэн нэгэн тэр одоо хүч гаргах хүч хэрэглэх тийм ээ тийм өөдгөө зан гаргадаг л байхгүй. Энэ зовлон үнцэн хүн бусдад зовлон тарьдаг. Одоо манай нэг хэдэн нэг жудагийн ахнар байна бас үл битгэх нөх хэдэн нөхдүүд. Тэгээ тэднэрт бол дээрлгүүлжсэн. Тэгэнгүүтээ хэдэн ахнарт бол дээрлгүүлдэг байсан. Зүгээр номхон зогсож байгаа захиулдаг ч байлаа. Тэгэхэд одоо ингэхэд тэр ахнараа зүгээр дээрснээ зүгээр сүйд болдог. Ахын дүү сайн уу, бэлтгэн сайн уу те инээ тэрэ гэл. Тэгээд би ч яагаад юм нэг тийм хүн дээрлэх хэрэг дургу. Өөрөө яг тэр муухай тэр мэдрэмжийг тийм муухай мэдрэмжийг өөрөө мэдэрсэн болохоор яагаад ч юм тэгж хүн дээрлэхэд ер нь тийм байх ер нь их дургу. Одоо үтэнгийн дээрлэх гэж нэг аймаг гараад ирлээ те. Ер нь тэр ихтэй хэн нэг ингээд сэтгэл санааны дарамтанд орох хэн нэг дээрлэхүүл нэг чи аяга муухан зүйл хэцүү зүйл. Би хүүхд татаас аяга дотор байрны төсөн тэгээ хаяа ингэж тийм зүйл аавн амар их ингэ шатаж уурлан хорсон тэндээ. Яагаад намайг ингэ зүгээр хад ингэ намайг дээрлэж байгаа юм бэ тий. Гэвь би зүгээр хад намайг яагаад ингэ цогч байгаа юм бэ. Энд чи аяга тэр хүний сэтгэл аягүй их юм үлддэг хэцүү. Тийм болохоор аль болох энэ зүйлээс салахын тулд ер нь хүүхдүүд ер нь л тулааны спортоор
хичээллүүл их зүйтэй шүү. Ян ч нөө тор шороо гаргана мишагч гэж Ер нь тэр дээрлэхэд байгаа нөхдүүд одоо ингээд спорт руу орё гэвэл болно шүү дээ тий болно одоо клуб зөндөө байгаа шүү дээ. Тэр дээрлэхэд байгаа амгалан нөхдүүд нь Амгалан тэр одоо кинон дээр үзсэн тулаан дээр өөрсдөө л тулаан жишээ юм шиг бяраа гарах юм болдгоо хүн дээрлэх гэж яхаар тий олуулаа нийлж тэр зааланд очиж хөлсөө урсгаад яг алцаад үзэх юм бол хүн дээрлэхээ болно шүү дээ тий. Одоо энэ дээрлэлт гээл яваад байгаа энэ бол ер нь байсан дээр хаа бид нар чинь цөөхүүлээ. Тэгээ монголчууд эвтэй байхтай хүчтэй нэгээ гоё те ядаж дээрлэх гоё нэгэндээ гоё туслаад энэрэнгүү амар гоё тим баймаар байна л гэж хэлмээр байна. Нэгээд одоо ялангуяа энэ 10 жил багчууд нэгээ ер нь их дээрлэхдэг. Тэнгүүтээ энэ зүйлийг л болчих хэрэгтэй. Хавта брэнд Монголиа. Уулын болон спорт хувцастай дэлгүүр. Ер нь тэгээ битэл нэгээ дээрлэж байгаарай гэж одоо энэ дүүнраасаа те үзэж байгаа хүмүүсээс ер нь хүсмээр байна л гэж хэлээ. За ингээд бэлгийн болоо. За тэгээд бэлгийн болоо эхэлж байгаа. За тэгээд моби хоом болон вүүгийн гарын бэлгийг та бүхэнд одоо ингээд донд нэг ам чараа. За тэгээд Бэлгийн байр бол солонгостэй ингээд моби хоом болон бүүгээ шууд өргөж хамтдаа аль буудалд байсан хаач байсан тэгээ үзэл залгаад өөрсдөө тулааныг үзэн гэсэн чинь та нар чи өөрсдөө тулах юм биш үү? Тийм биш мэддэг үүсэж. за тэгээд манайхаа тэгээд вүү эрхийн премиум пласын нэг жилийн эрхийг бэлгэлж байна. За. Хайсаа. Тэгээ сайхан хуваагаад жилжиг гэхээр чинь тэгээд 2 сараар наваагаад ч юм уу. За тэгээд дараагийн бэлэг хамтран ажиллагч Үнэл брэнд альчуур байна. За тэгээ сайхан ингээ энэ бол маш одоо усыг маш сайн шингэл. Альчуур. Альчуур. Бачиглээ арчин бэлхий яаж байгаа ингээ хөлс мөсөн арчин тэгээ манайхан тэгээ. Өөрөөсөө додоод их уус аавна. Нэг альчуур нэг Ням бактери үрчээд байхгүй тийм ээ. За тэгээд дараагийн бэлэг хамтран ажиллагч Хамта брэнд одоо спортын хүмүүст спортын ховцыг бэлгэж байна. Ой задлаа дотроо цаа. Дотроо харъя. За нэг шүү. За нэ. Ажи харъя та. За. Юу вэ юу? Манайхан гоо сэтгэлтэй хамтлаг боож өгөөд. Тэгээ дандаа юм гоё юм одоо яцсан. Бадраа бодох байгаа юм байна. Доор нь 5 сая. Бас юу гоо бодвол мандгаа юм. Ямар хөөх юм. За тэгээ дараагийн хамтран ажиллагч Монаква. Монакоос нь дэлхийд Монголд анх удаага дахин боловсруулах савлгаа Монголд ийм асуултаа байгаа. Тэгээ маш байгаль дээлтэй юм ус байгаа. За тэгээд энийг 6 сарын эрхийг Хүн тус урд. Энэ хүн бүр төх юм байна одоо. Монаков маань. Тамирчин хүмүүс тус эрэхтэй учраас гээд маш гоё зүйл тийм. Энийг бол тэмцэж шүү те. Юу амар. Усны амт гэдэг та нар шиг төсөөл шүү. Хамт мэд юм уу? Юу вэ? Хамгийн амттай зүйл шүү дээ. Хамгийн амттай зал ус гэж штэ манайхаа. Жингээ гацгаа сүүлийн нэг жингээ хаяад ингээ усаа хорцсон байгаад ус ямар амттай мэдэн. яг нэг одоо жингээ үзүүлнэ шүү дээ те. Тэнгүүд ингээд балгаан уухад бүхий л усгой. Яг энийг дахин боловсруулаа тий. Умцар сав маань байгаад ямар их хорон зүйлтэй вэ? Тэг ингээ дахин боловсруулаад ингээ хийж ин гэдэгт нь бол өстой сонгоё л гэж хэлмээр би бол Үнэн хүүгийн гарт юм нэг ус нь айгуу тий бүр жижиг 300 мг тийм шиг харагдаад байна. Ямар сони. Оо 500 мг-тай ингэ. За тэгээ автралсан Монако хүн бүрт 6 сарын хэрэгтлээг ингээ өгч байна тамирчин хүмүүс. Тэгээд шууд гэрт нь үргээд өгөн таад ус руу залгаад байгаа газарт нь баг гэж тавьж. За бид бүгд ерөөхдөө нэг олон тамирчин орсон болохоор нэгнийд нь очих яах вэ гэж явж байгаад Марс Плейланд руу энд хүрээд ирсэн бохоо соёогчтой ярьд өмнө хамтарч ийсэн учраас ерөөхдөө тэгээд эднийх гэсэн чинь нөгөө гиндүүлээд ирсэн. Тэгсэн чинь гоё сэтгэл нөрс юм уу бид бүгдийг хүндлээ тамирчдыг нь хүндлээ гэр бүлээр нь одоо ингээд нэг өдөр гэр бүл хязгааргүй заасаа нэг өдрийн хаан шиг ингээд сайхан идэж байгаа өө вэ. хүүхдүүд дүүнрээ авчираа тийм тамирч одоо сайхан амарж байгаа тэр арга гэрээ авчираа энэ чинь сайхан тоглох сайхан бүр ирэхтэй байна. Тэгээд манийг бас дуудаараа за ингээд гэр бүл гинүүд би зам дээр Өнөхөдөө өдөр хамт яваа. Тэгээ сайхан Канада цуг яваа. Тэгээ сайхан баян дуудаа дараа нь маргаал цуг яваа. Тэгээ за тэгээд бүх ивент тэтгэгч нартай баярлаа. Хамтаа Үнэл, Мобихом болон Вүү, Монаква байлаа. Баярлаа бүгдэнд нь. Бүгд баярлаа. бидний тэмцдэг монголчуудаа баярлаа. За тэгээ нийт тамирчид олон
найзуудтай тэмцээнд амжилт төсөө 7 сард бол галыг гаргах болно. Тэгээд Монгол улс гэдэг улс ч одоо тийм зодоонуудыг хийх гэж биш тэмцээ маш Олон улсын өөр улсын тамирчидтай тийм ээ. найзуудтай амжилт төсөө яг гоё нэг үг ярьдэн ш манай эдтэй гоё үг ярьдэн нөө яг тулаан гэх юм нэг дайн гэх юм шиг айдгаа гэдэг тий. Хэлсэн шүү чи. Айдгаа хүний хүн дайсан. Гэтэ яг тулаанч тамирчин болгон тийм мэдрэмж байдаг. Яг улсынхын төлөө үгсэн ч яах вэ гэдэг одоо гэрээ зураад үгсэн ч гомдох үгсэн юм зураад одоо өөргөө тэр аяа тавиа дуртай дуун дээр гараал тэнцээ айдас явна баярлах байна. Ийм аюус олон мэдрэмжүүдийг гэж ам шаардлагатай. Одоо үгээр хэлхий аргагүй мэдрэмжүүд үзүүлээд байна шүү дээ. Тэрийг л авдаг юм. Энийг үзэж байгаа нийт одоо хүүхдүүд болон багчууд эцэг эхчүүд маань ерөнхийдөө хүүхдийг бас тулааны спортоор хичээлүүлэх юм бол нөгөө юу шиг биш шүү. Тэр та нарын нөгөө бодоод байдаг буруу бодолтой хүмүүс байх юм бол маш гоё хүмүүжил маш гоё одоо амьдралын зөв алхам болох төсвөр хатуужил хамт олон найз нөхдөдтэй болдог спорт. Одоо манай найзууд бид нар одоо нэг газар амраад ч юм уу манай лагер дээр ч юм уу манай гэрт ингээ байлаад бүгдээр ирэхтэйж найз авахд найзын өцөг зүйл гэдэг чинь үгүй шүү. Нэг ч гадуур шихгүй ийм буруу одоо найл яриад явж байна. Найл руу яваач. Ерөнхийдөө маш хүмүүжлтэй спортын хүмүүжил гэдэг бол бүр шаад өөр одоо би дунд нь байдаг юм. 7 сард болох тэмцээнд нь тэгээд амжилт хүсье. Тэгээ манайхад үзхийг үсэх юм бол нөгөө мобийн бол үүгээр гарах шүү манайхаа. Тэгээ манайхаа бас үзээрэй, дэмжиж өгөөрэй манайхаа. За тэгээ бүгдээрээ амжилт хүсье. Баярлалаа. 7 сард монголчуудаа дэмжээрэй. Монгол улсын Солонгос улсад рингэн дээр мандах болно. Тэгээ монголуудын тэгшлэг Монгол тамирчид байх болно. Найзуудаа амжилт хүсье. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Everything I do so instinctive and so passionate. Every word I move so descriptive like an adjective. I got a vendetta against people who patented being negative when you should be getting after it. I got facts over tracks, this and that. Spitting slow, spitting fast. I could roast, I could gas. Think I'm okay at last, but I don't know if that can erase all the past. And the pettiness, a reflection of the emptiness. Hilarious, you think you're worth my time, you're delirious. Mysterious, because you hide behind a fake exterior. Inferior, you know I'll always be a bit superior. Get off of me, this ain't no humble brag. I want you to hear words, you can say them back. I want you to feel free from the chains at last, and to believe in what you got, it was built to last, yeah. Now that I've been put through hell, I never got anyone's help. I had to do it all myself. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Gonna learn the consequence of being incompetent. Mental health is confidence, dreams into modestness. I'm not here to save the day, that's for you to take away. I could play a million mind games, but instead I say something not illogical, something that is topical. Rub it on and watch it go, make yourself unstoppable. Dreams are irresponsible, but they're always possible. If you just believe, you could be so remarkable. Thoughts in my head, a collage and they spread. I'll be great one day, going off of my meds. No, I'm not giving up, no, I'm not giving in. I will make it to the top, taking off in the wind. I gotta make it, I'm saving every day to taste it. I'm patient, but my mind, it can hardly take it. I'm chasing a dream that I've had for several ages. A vacant, modern kingdom for the taking. Now that I've been put through hell, I never got anyone's help. I had to do it all myself. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit.